Сайн байна уу гэж жаргалдагч байна. За ингээд духны өвчтэй арилгах дасгалыг зааж өгөхөөр багш нь өнөөдөр ирсэн байна. За тэгэхээр духны өвчтэйг арилгахын тулд хэдүүлээ хөмсгөө ингэж маш сайн өргөдөг дасгалыг. Одоо жишээлбэл энэ хөмсгөө өргөлөө. Тухан дээр одоо зарим хүмүүс гол өвчлөө их үүсэх ба. Тэгэхээр огт өвчлөө үүсэхгүйгээр маш сайн давж өгнө. Одоо миний гар эсэргүүцэж байгаа учраас би хөмсгөө өргөхөд хэцүү болох ёстой гэсэн. Одоо өргөлөө суулалаа. Өргөлөө ингээд өргөх үед маш өрчийдэг байхгүй тухан дээр. Тэгээд хэдүүлээ өвчлөө үүсэхгүйгээр маш сайн дарж өгнө. За энэ дасгалыг хоёр янзаар та хэд маань хийгээрэй. За хамгийн нэгдүгээр болохоор гараараа дарчаа хөмсгөө сайн өргөөд эндээ барина. За нэг 10-аас 20 секунд барихад дух орчим халуун өргөж чилж байгааг та мэдэрнэ гэсэн. За тухаа сайн мэдрээд сулсны дараа хоёр дахь янзаар хийгээрэй. За хоёр янзаар хийж байгаа нь болохоор булчиндаа илүү сайн ачаалал өгөөд илүү гой мэдрэмж өгөх гэдэг гэсэн. За хоёр дахь нь болохоор гараараа дарлаа. Хөмсгөө сайн өргөлөө суулаа. Нэг өргөөд ингээд хоёр тоолно 1 2 1 2 1 2 1 2 1 2 байлаа. Барь. За суулаа. За дасгалуудыг энэ хоёр янзаар хийгээд та 2-3 удаа давтахад ерөнхийдөө хангалттай. За ойлгохгүй зүйлээ комент хэсэгт бичээрэй. Ямар дасгал сумаар байгаагаа бас комент хэсэгт илтгэгээрэй. Баяртай.